За сайн байцгаана арилжаачтай шинэ 7 хоногийн мэндийг хүргэе. За 9-р сарын 1-ээс 9-р сарын 5-ны хооронд ямар гой арилжааны боломжууд байгаа гэдүүлээ харцгаая. За мэдээж арилжаанд орохоосоо одоо эхлэхээс өмнө өнгөрсөн 7 хоногт одоо явсан энэ алтны хөдөлгөөнийг дахин сөхмөр байна. Одоо хуваалцмаар. За тэгээд манай community-г өвдөх юм бол яг ингэж арилжаанд бол орж чадлаа. Та ч гэсэн манай community-д нээлттэй. Тэгээд хэрвээ pullback орж ирэх юм бол дахиад арилжаа орно. Дахиад pullback орж ирэх юм бол дахиад орно гэдэг ийм арилжааны төлөвлөгөөнүүд бол байгаа. За тэгэхээр та хэд маань за яг ийм арилжаанд хэдүүлээ одоо хамтдаа бид нар манай клубийнхаа одоо хамтдаа орж ашиг хийж чадлаа. Тэгээд хэд хэдэн хүмүүс манаас дансаа бас давуулсан. За тэгээд арилжаандаас ашигтай хийсэн ийм их тохиолдлууд байна. За тэгэхээр эндээс мэдээж нэмэгдээд дараагийн 7 хоногт бидэрт ямар хөдөлгөөн байгаа хэдүүлээ энэ хөдөлгөөнүүдээс харцгаая. За DXY дээрээс эхлэе. DXY-ийн хувьд гэх юм бол за миний хувьд энд чарта энд daily chart-ыг харуулж байгаа, энд 4 цагийг харуулж байгаа, энд 1 цагийг харуулж байгаа. За мэдээж олон цагийн шинжилгээ хийх гэдэг бол маш чухал ач холбогдолтой байдаг тийм ээ. За тэгэхээр ер нь бол 4 цагаар бол харахад бол нэг импульс ингээд доошоо даун тренд үргэлжилж байгаа. Тэгээд энэ даун тренд ер нь бол цаашаа ч гэсэн үргэлжлэх юм боломжтой. За тэгээд correction явсан, импульс явсан, correction явсан, дахиад импульс яваад USD бол нэг 97 орчмор бол нэлээд доошлох юм хандлагатай байгаа. За тэгэхээр энийг дагаад бусад одоо major pair-ууд маань юу болохыг бол одоо бас ярилццгаая те. За тэгэхээр за биткойны хувьд гэх юм бол яг амралтын өдөр угаасаа DXY хөдлөхгүй. Тэгэхээр биткойны хувьд бол нэг тодорхой хэмжээнд нэг импульс ямарчсан орж ирэх хэрэгтэй. Тэгээд эндээсээ тодорхой хэмжээнд дахиад унах нь эсвэл бол correction хийгээд дахиад өсөх нь гэдгийг нь бас нэлээд сайн одоо week донд тогтоох одоо хэрэгтэй байна. Тэгхгүйгээр шууд өсөөд ороод ирлээ шууд дахиад унах бас магадaltaй ч гэсэн ер нь нөхцөл байдалд яаж арилжаанд орох гэдэг ингээд маш сайн планжуулахс гадна тухайн нөхцөл байдлын sentiment analysis хийх хэрэгтэй байгаа. За тэгээд мэдээж манай Discord дээр нэгдээд ороод ирэх юм бол хэдүүлээ одоо крипто болон хувьцаа ингээд бүх арилжаануудыг хамтдаа хийцгэх боломжтой. Мэдээж хамтдаа суралцаад те. Миний одоо арилжааны бүх курсууд маань ч гэсэн энэ арилжаач университет дээр байгаа гэдгийг та мэдэж байгаа байх. За тийм. За тэгээд биткойны тухайд бол ийм байна. За голдын хувьд гэх юм бол энэ голдын өсөлт бол хараахан дуусаагүй байгаа. За дөнгөжл энэ оройг шалгаад эхэлж байгаа. За энэ оройг шалгаснараа дахиад нэг жоохон тодорхой хэмжээнд pullback орж ирээд дахиад импульс явах бол боломжтой. Тэгэхээр daily цаг дээр бол нэг ийм 3475.80 гэдэг ийм үн дээр дараачийн TP бол байгаа. За тэгэхээр арилжаанд орохынхоо өмнө бол нэг тодорхой хэмжээнд pullback хүлээх нь бол зөв. Ингээд жоохон тодорхой хэмжээнд pullback орж ирснийхэн дараа дахиад нэг импульс арилжаанд ингээд орцгоох юм боломжтой. Окей. За gold-ийн хувьд бол ийм байна. За gold-оос гадна за silver-ийн хувьд гэх юм бол за silver бол бүр нэлээд өндөр ханш руу очих бол бас магадaltaй. За нэг 41 орчим руу одоо эндээсээ нэг дахиад 2000 орчим пип бол явах боломжтой. За тэгэхээр энэ хөдөлгөөнийг барьж авахын тулд мэдээж бас дахиад бага цаг дээр одоо нэг цаг дээр те дахиад correction хүлээгээд дараачийн импульсд орох хэрэгтэй. За тэгэхээр нэг 61.8 орчим эсвэл 50 орчмоос нь арилжаанд орвол тун зүгээр ийм setup одоо гарч ирэхээр байна. За Euro USD-ийн хувьд гэх юм бол за ер нь дараа 7 хоногт яг нэг ийм арилжаанд орё гэж бол одоохонд бол төлөвлөлөөд байна. Маркет нэг өдөр нэгдэхдээ яаж нэгдэх юм мэдэхгүй. Тодорхой хэмжээнд магадгүй одоо USD сулраад gapтэй нэгдчих магадгүй. Gapтэй нэгдсэн ч гэсэн тодорхой хэмжээнд дахиад pullback хүлээж байгаа л арилжаанд орох ийм төлөвлөгөө байгаа. За тэгээд daily цагаар гэх юм бол энэ чинь ийм хүчтэй импульс одоо тий явагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр энд нэг ийм correction байна, импульс байна, correction байна. Тэгээ дараачийн импульс гарч ирэх ийм нөхцөлтэй байна гэж хараад одоо дээшээ арилжаа хийхээр одоо төлөвлөж байна гэсэн үг. Окей. За тэгэхээр миний хувьд гэх юм бол Euro USD одоо евро хослууд дээр энэ одоо бүх арилжаанууд ингээд хуваалцдаг. Тэгэхээр эндээ хуваалцна гэсэн үг. USD хуваалцыг үйл энэ pound гэдэг одоо энэ бичлэгээс гадна энэ бичлэгнээс ингээд дараа нь ингээд би бүх хослуудыг 1-р 2-р 3-р өдөр ингээд хүмүүстэй хуваалцаад шинжилгээнүүдийг өгдөг байгаа. Окей. За тэгэхээр за pound USD-г хувьд гэх юм бол нэг тодорхой хэмжээнд дахиад нэг ийм
correction яваад 3500 35 35500 за 35600 орчим руу явчаад дахиад нэг ийшээ уналт орж ирэх бол магадaltaй. Хэрвээ ингээ унаад ороод ирэх юм бол бүр дээшээ swing арилжаа явах ийм боломжтой харагдаж байна. За гэхдээ энэ заавал энэ уналт орж ирэхгүйгээр хэрвээ low хийхгүй байх юм бол тэ энэ ингээ дээшээ явсан ч гэсэн дахиад нэг жоохон баг зэрэг доошчод тэгээд буцаад нэг дээшлэх ийм боломжтой. Тэгэхээр тодорхой одоо 34-800 орчмоос ч юм арилжаанд ингээд pullback ороод ирэх үед нь арилжаанд бас юм орох боломжтой. Mid week яахыг мэдэхгүй. За тухайн үед нь л хэдүүлээ харилцаанд оролцох тухай ярилццгаая тийм ээ. За pound USD нэг юм байна. За Австрали доллар USD-ийн хувьд гэх юм бол Австрали доллар USD нэг яг одоо daily нэг юм үндсэн тренд дотроо ингээд импульс одоо яваад байгаа. Тэгэхээр энэ импульс цаашдаа ч гэсэн ер нь бол одоо үргэлжлэх магадaltaй байж болно. За яг эндээс ингээ харах юм бол яг ийм correction тэгээд импульс дахиад correction орж ирэх юм бол дахиад импульс дээр нь ингэж арилжаанд орох ийм боломжтой байна. За оролт гаралтын үед гэх юм бол Discord дээр хуваалцж байгаа. За тэгээд Discord дээр хуваалцж байгаа арилжааг маань та хэд маань илүү сайн ойлгохын төлөө миний яг энэ одоо арилжааны үн төлбөргүй XY курсыг ямар ч нэг үзчихээрээ надтай ойлголцол нэгтэй байж иж миний одоо харж байгаа нүдээр тэ лензээр дурангаар та хэд маань яг тэр ижил төвшөнд харж иж яг арилжааны илүү ихтэй болох боломжтой шүү дээ. Окей. Тэр заавал энэ курсыг маань үзээрэй. Тэ? Асуух зүйл гарвал над руу Instagram-аар арилжаач University Instagram хаягаар холбогдож чатаар холбогдорой гэж хүсэж байна. За audio USD-гээ өгөх юм бол correction тэгээд дараагийн impulse. Окей. За NZD USD-гээ өгөх юм бол за яг audio USD-тэй ер нь нэг төстэй хөдлөх гээд байдаг. Гэхдээ энэ хоёр маань хоёр өөр улс шүү дээ. Тэгэхээр яг нэг correlation гэж нэг хармааргүй байгаа ч гэсэн яг нэг тодорхой хэмжээнд яг аудиттай дагаж өсөж байгаад эндээсээ нэг 59-500 орчмоос дараачийн уналт нэг орж ирж бас болно. Тэгэхээр хэрвээ ингээд pullback хийгээд ороод ирэх юм бол дахиад нэг импульс дээр орж бас болохоор бас ажиглагдаж байгаа. Ягаад гэхээр daily ийм хүчүүд одоо өсөлт нь бол их сайн өсөлттэй явж байгаа шүү дээ. Гэтэ мэдээж энэ ч гэсэн impulse correction гэдэг ингээд дахиад доошолж бас болно. Ер нь бол яг тийм тодорхой яг арилжааны нөхцөл бол гарч ирээгүй байна. За өнгөрсөн 7 хоногт манай Discord community дээр бол хүмүүс маань бол яг энэ арилжаанд доошоо сел хийж ашиг аваад тэгээд дараачийн импульс гарч ирэх үед correction хүлээж агаад дараачийн импульс дээр арилжаанд орж ашиг хийсэн. Ийм гоё арилжаанд орсон. За тэгээд сая энэ 5 дахь орой TP зохиод тэгээд ашиг аваад бид нэр гарсан байгаа. За тэгэхээр за USD GPI дээр бол угаасаа доллар индекс бол нэлээд нөлөөтэйгээр ер нь бол дахиад нэг тийм доошо импульс нь бол 46-500 орчим руу эхний ээлжинд бол явна. Тэгээ явсныхаа дараа дахиад correction орсныхаа дараа дараачийн импульс орох боломжтой. Ер нь бол daily цагаар бол ер нь доошогоо бүр 140 орчим руу бол ерөөсөө арилжаа бол харагдаж байгаа daily цагаараа тий нэг ийм байдалтай томхон цагийн ийм уналт орж ирэх боломжтой. Тэгээ DXY-г дагаад энэ хөдөлгөөнд орж ирэх юм боломжтой гэж та хэд тооцож болно гэсэн үг. Окей. Ер нь бол энэ чинь daily-гээрээ өөрөө нэг ийм импульс байгаа. Тэгээд ийм correction болсон. Тэгээд дараачийн импульс гэсэн үг шүү дээ. За ийм арилжаануудыг USD гэс одоо улбалан харж байна. За USD Швейцар франк гэх юм бол за эндээс нэг ийм импульс явж ирсэн. Тэгээ correction орж ирсэн. Тэгэхээр импульс одоо ингээд ороод нэлээд хүчтэй доош уналтууд орж ирэх юм боломжтой гэж бол харагдаж байна. Тэгэхээр одоо арилжаанд оролцохоор болбол тодорхой хэмжээнд дахиад жоохон correction нэг ийшээ дээшээ баг зэрэг татарч магадгүй. Эндээс нь дахиад эндээс арилжаанд орох юм боломжтой. За stop loss-ыг бол та өөрөө арилжааныхаа нөгөө мэдлэг туршлага мэдээж яг арилжаа болгон дэр нөгөө хүн болгон өөр өөрийнхөө stop loss-оо тавьдаг, take profit авдаг
оролтын байдаг. Гэтэ яг оролтын хувьд гэх юм бол айгүй гоё оролтуудыг би та бүгдэд хуваалцаж өгөх боломжтой. Окей. За USD Швейцар франк юм байна. За тэгээд USD CAD. За USD CAD-ийн хувьд гэх юм бол би нэг ийм баа ярилцааг бол туршиж үзсэн. Тэгээд break-even хийгээд ер нь бол одоо ингээд гарцсан байгаа. За тэгэхээр USD CAD-ийн хувьд гэх юм бол за одоо daily цагаараа харах юм бол угаасаа энэ down trend явж байгаа. Тэгэхээр тэр down trend-ийн тодорхой correction яг ингээд дууссан байна. Тэгээд impulse одоо явсаар байгаа. 1.33 хүртэл бол нэг 400 орчим pip дахиад доош уналт байгаа. Энэ нөхцөл бол харагдаж байгаа. Тэгэхээр би бол энэ дээр бол арилжаанд орохын тулд бол нэг ийм correction бол заавал хүлээн тэгж байгаа дараа нь impulse дээр нь арилжаанд орох ийм арилжааг хийнэ. Тэгэхээр надтай хамт мэдээж энэ одоо correction-ыг эртэл хүлээгээрэй. Тэгээд илүү одоо аюулгүй арилжаанд оролцоосоо гэж та бүхэнд бол хүсэж байна. За тийм тэгээд 7 хоногийн одоо дараагийн 7 хоногтоо мэдээж өөр олон арилжааны боломжуудыг та одоо харахыг хамтдаа оролцохыг хүсэж байгаа юм бол манай Discord-д нэгдээд ороод ирээрэй. Манай арилжаач университетийн Instagram-аар бас бичээд яаж нэгдэх зааврыг нь аваарай. За тэгээд бусад энэ арилжааны хослууд дээр ямар арилжаа хийх вэ гэдгийг хуваалцаж болно. Одоо жишээ нь NZD-GPY дээр бол бас ингээд дахиад нэг ийм гоё одоо тий daily ийм down trend явж байгаа дээр нь дахиад бас нэг ийм уналт бас орж ирэх боломжтой. Тэгээд NZD-GPY дээр манай арилжааны одоо community бол дахиад нэг ийм sell арилжаанд орохоор бол ийм төлөвлөж байгаа гэсэн үг. Тэгэхээр та ч гэсэн бас орж ирээд яаж хамтдаа гоё арилжаанд орох боломжтой вэ гэдгээс харж аваасай. Бас суралцаасай гэж урьж байна. За тэгээд дараагийн 7 хоногт нь амжилт хүсье. Take care.